Баялаг иртмэсэн гас хүртэж багт мавьясinde солдог баяр хүрэр дандаа биелсэн багт бидний хайртай ордон явсан бүгд хамтдаа хүүхдүүдээ ирээрээ хүсэл гисэн ордонд За hi guys. Би хичээлдээ өгчтэй ирчлээ. Тэг өдрийн хоол би нэг ганцаараа хоол идэж юу байхгүй юу. Тэгээд гайгүй уулын сурцсан байсан юм. Тэгсэн чинь сая сургууль дээр ганцаараа идчихсэн чинь тэр хаваархан сайн мэдхгүй. Тэгээд дээрэс нь сургуулийн хоолны газараас хаана идэх мэдэхгүй. Тэр аваар гис үзэлж явж унтах цагаасаа хумсалж яхаар гэрээсээ орхон сэвгээс юм аваад идэ гэж бодоод тэгэл идгээл бусаа буслахч байна даа юм уу. Би ягаа салаад авсан мэй гэхээр шүү дээ. Би ойртой амир ойм идэд байгаа байхгүй юу. Иба ажилд явцсан. Тэгээд за байж байгаарай би гомгоо ягаад тий заа юу. Тэгээд иба ажилд явцсан. Гэртээс хоол идчихдэггүй. Би ч уулна одоо нөгөө нэг хичээлдээ яваа ажилгүй байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь манай хамт ажилтдаг залуу олгоод тусцсан за. Тэгээд би бүр энэ 7 хоногт ингээд ийм өхмөл байдалтай байх юм шиг байна. Байх юм шиг байна гэж байгаад эхэлсэн л дээ. Би сая бүр хичээл дээрээ уулна 9-оос ороод 11-гээ таарсаахгүй юу? Нөгөө мастерын хичээл болохоор бага цагаар ордог. Тэгээд тэгсэн чинь юу яагаад би зүгээр сая яриач нэг юм л зүр унтахгүй байлаа. Ядж захын манай сая хичээл орох багш нэг цагаар хоцорч ирээд. Тэгээд нөгөө нэг угаасаа эхний 7 хоног нь танилцах 7 хоног болохоор яг уу зүг гайгүй хэлсэн л та. Тэгээд багш хоцорч ирээд. Тэгээд би зүгээр яриач юм бол унтахгүй тэслээ. Энэ 7 хоног яг би 2 дахь өдөр болгон 7 хоног болгон 2 дахь өдөр болгон яг юу хичээлтэй байхгүй юу? Өглөө нэг л хичээлтэй байхгүй. Бусд нь бүгд өдөр юм байлээ. Азар өдөр юм байлээ. Тэгээд өөр ч явахтэй сургууль дээр явсан чинь тэгэл гоё лээсэн дөө. Би нөгөө нэг хичээл суугаагүй удацсан болохоор удацсан ч гэж тэмээдээ. Ер нь хэлний бэлтгэлтэй яваад нэг шууд нэг 2-3 жил өнжүүд яваагүй л дээ. Гэхдээ яг мастерын хичээл гэдэг утгаар гоё лээсэн. Би лого идэж чадахгүй. Яаж яах вэ? Дандаа шөнө ажиллаад байгаа болохоор бүр амар хэцүү. Бага яа. Болдо мартай яваад тэгээд хүнд нөгөө нэг дугаар гаргаад нэм юугаар пассвортыг бооцсон байхгүй юу? Тэгээ бүр амар халууцаад миний бүр ус ингэ тослогдоод заяа. Тэгээ үсээ бооцсоохгүй юу? Тэгсэн чинь амар өгдөөд байна. Энэ салааттай гоё л юм байна. Яг зүрхтэй хийгээд идвэл илүү хямдхан л ах байсан баг л та. Гэхдээ гоё юм байна. Чөш. Та нараар маань юу байна? Ойд намайг бичлэг оруулаагүй дуучлаарай. Би зөндөө бичлэг оруулмаар л байсан. Би саяас юу хиймээр байсан хгүй юу? Сургууль дээрээ бичлэг гэсэн чинь миний утас цэнэггүй болсон. Би нэг стори л хийж амжсан байсан шнэ. Стори харахгүй. Тэгээд бол рил хийчихсэн байхгүй. Эм дуу тавиад тэрикэ пеко тикара кара гэж дуу тавьсан байхгүй. Тэгсэн чинь рил хийхэд дээр нь бичихгүй болдохгүй дээ байлцсан. Тэр чинь тэгээд хадгалахаар аудио хадгалагддаг юм байна шүү дээ. Би ч нэг соёлын шок юм болохоор мэдгүй. Би өглөө яарад зүгээр амаа угаасаа гэрсэхгүй нөрөө байгаагүй. Гэсэн чинь манай багш яг мэдсэн юм шиг. Танад ингээд өглөө босоод сайхан хоолоо идчихээд нүүр амаа сайхан угаачаад Тэгээд 9:30 гэж ирэх гэсэн чинь намайг
Миний нүр одоо тийм халтар харагдана гэж бодсоохгүй. Над руу харж хэлээгүй л дээ. Зөв өөрөө яг нүрээ угаагүй. Зөв би арчсан шүү пэдээр. Пэдээр арчаа нэг юм цацж байгаа гэсэн. Тийм. Би өөр нүрээ бодоод явъя гэж бодоод 5:30 сэрүүлэг тавьсан байхгүй. Юу гэж 5:30-аас сэрхэвдээ 7:40-д сэрж байгаа юм чих юм. Манайхаас цаг явна гэдэг. Тэгээд 9-т амжиж очихын тулд. Манай сургууль яг автобус сургуулийн автобусанд би сууж үзээгөө цаг нь мэдэхгүй болохоор манай сургууль руу ингээд тайраад ингээд очдог автобусыг хүлээж агаад 15 минут үлээгээд бүр яг л ингээд орсон. Тэгээ яасан да мега саяжаас айс американо авч бүр амар том айс американо авсан за. Тэгээ тэрийг тэгээд Монголд гараад ууж дуусгасан шүү. Манай ангийнхан намайг гайхсан л ах. Ангийнхан дээр хам хичээл сонсож байгаа хүмүүс энэ нэг өөрөө том амар том хүн юм байж мега саяжийн том юг авчичээ гэж бодсон мэт. Энэ гიშгэлцэн. Энэ чиз намгаар юм шүү да. Өөр дахин юм ахгүй шүү. Уан би дөрөвдөөс чиз гэж одоо идэдсэн дахин юм ахгүй шүү. Биш нэг юм мэдээ даалцсан юм да. Энэ өөр цангис агаахгүй энд нь. Энд нь салахгүй юм. Би бүүн цангис идээд. Ань дахин юм ахгүй шүү за. Ой би түрүүнээс чиз гэж даалцсан шүү. Дөөр байна да. Би ажиллаад амар иччихгүй байгуу. Тэгээд сайн удаж чадахгүй. Амар олон ажилтай. Миний нөгөө нэг хичээл эхэлсэн чинь миний бүх нөгөө хийдэг цагийн ажил бүгд 2-3 талаас босч ирээд хийж яхад энэ ажлын маань залуу өвдөөд оронд нь ажиллаад ёо амар хэцүү байна уу. Тэгтээ би өвдсөн болоо миний мэдсэн хөрх ажиллаж өгөх байсан байх л да. Би амар зүрхээ гэж өчтөр. Өнөөдөр үзсэн энэ би та нарт цэвэрлээс юмшилгээ харуулсан заа. Оо би тэгэл нөгөө нэг юм инстаграмаар юм ухаантай рилүүд өгдөө штэ. Хүн гэдэг гэрэлд орчлон дээр зовх гэж биш жарах гэж төрсөн юм өдр гэж бичлэг. Мэг тийм энэ яг бичлэг хийчихэл яг тийм бичлэг бодсоохгүй. Би яг хүний нутагт бид нөр өөрсдөө сонголтоор ирсэн. Яасан зовлон өөртөө л ингэж давж туулж байгаа. Тийм болохоор та нар ингээд битгий бид нарыг хүсэл зоригийг мохоогоороо хайдагал. Өө цэвэрлэгээ хийж явахдаа бүр би ч удаа бавг л хавсрынгийн гарын баруун гарын шавмаа. Баруун гарын эрхийн өрийн шавмаа шин. Амар юм бодож бодоод өнөөдөр тэр рилийг хийх гэж минь бүр энэ түрээд би бол тэгж чадах юм лээ. Би биш юм аа гэхэд ядаж өөр хөөхөд минь боловсралтай. Болог гэж бодож би өнөдөр хичээж. Би Монголоо хөгжүүлнэ гэж том юм ярьж чадахгүй шүү. Миний хүүхэд Монголыг хөгжүүлнэ би итгэлтэй байна. Тийм болчмоо да. Энэ өглөө болсон ч юм. Бүхэн сарны алга олоо хөрхий. Оо яа нэ. Гойм мань бүр төвтөд бүр юм боллоо. Манайхан танаас тийм салаад идэх ч бол энэ бүр амар үерэг юм биш үү за. Гэтэ би гой монго барна л та. Бистэ ибаг байхгүй өнөг өсөр хаягч гин үү. Хөрхий бамын хичээлээ тараад хоол хийгээд тавьсан байдаг гэж үлээ. Арилсаар мужидэн очиход одод бүгдээрээ миний л нүдэн дотор дүгдэг байсан гэдэг шиг. Хичээлээ тараал ороод ирэхэд ибаа минь хоолоо хичээл энийгээд биш хичээлийг наач хамт хичээлээд ордог гэсэн шүү дээ. Ажлаа дараад ирэхэд хөөрхий ибаа минь хоолоо идэх намайг хүлээж идэг байж үлээ. Алаатай дээ. Дүүчтэр аялах нүнлийн шалын битүү угаасан гэж танаас харилсан ч гэсэн жам манай нөгөө нэг дарга
Нөгөө талын орхи. Өөрийг нь ирэхээр хийлэг нөгөө талын орхи гэлээ. Бид нар сардааны их зөвлөгээд байхгүй. Тэгээ бид тэр зөвлөгийг бүр 30 минут хийсэн за. 40 минут ч юм уу хийсэн заа. Тэгсэн чинь ингээл үлдсэн цагтан сууж болох юм дээр наадах ч угаас хийдгүй байхгүй. Ирэхээр нь хийлэг наадах үлдсэн нь орхи гэх юм би. За яг бай би маргааш ирээ хийчихөө. Наа ч одоо олгоцоо юу юм байгаа шүү дээ. Хамаагүй хүнд юм уу гэж болохгүй би бас олгоод чийсэн хүн. Наа ч угаас амар ажил хийхгүй байгаа байхгүй юу гэл. Тэг хөөх юм манай нөгөө гүлэг штий дүмүнийг. Тэгэд гүлэг маань ч сайхан чаавас. Сэтгэлэн сайхан юм да хөрх юм. Яг нөгөө нэг олон нийтэд байж үзээгүй, олон дундаа орж үзээгүй хүүхдүүд чинь тийм байдаг штий. Нэг юм хүнтэй яхаа мэдгүй л юу хийхээ мэдгүй өөрийнхөө цаг зав ихэр зохицуулахаа мэдгүй та бинийг зохицуулаад байдаг тааж биш. Тээх нөгөө нэг эмгтэй юм болохоор бас зөвлөгөө мөвлөгийн тал дээр бас арай дээр байгаа юм шиг байгаа нөгөөдхнөөс. Тэгэл тэнгууд яг уу эрэгтэй эмгтэй хоёр хүн гэдэг утгаараа тийм байж тээ. Манай нөгөө чи хийг би яаж чад бүр амар хурдан хийгээд амар хурдан амарчдаг цаа. Тэгвэл чи ингээл хийгээд болоод тахт яхаар тэр хийдэг. Байн гоцоо оролтой байж гэсэн. Би зүгээр өчтөрчөнгөө байн гоцоо оролцсон. Тэг би бүр эрт тарсан шүү. 3 гэж тарах хэрэгтэй би 2 гэж тарсан. Биш ээ. 2 10 гэж. Манай бүр амар хүнтэй байгаа цаа. Бүтэн цай баг хүн байдаг байхгүй. Бүтэн цай 1 2. Аль нэг 4 5 ширээл орж ирүүлэх юм тэгсэн чи өчтөр бүр 20 баг 20 шир орж ирсэн байсан. Урдтай бүр бас амар 40 мөч 50 мм шир орчихсон баг. За 40 50 шир хайш юм. Сарай хилдүүлээд юм болов. Би л яг 40 50 ширээ гаргаж ийн л гэж бодсон. Өрөө мөрөө амар их орж ирсэн. Амтлаатайсан. Би яг өдөр болгон гой баг өдөр болгон гой мэдж байгаа ч гэсэн өдөр болго өөр гой мэдж байгаадаа ярьж л өөртөө би баяртай байгаа. Анцаараа холдох болон сурцсан байсан чинь сая идэх гэсэн чинь тэгээ болсонгүй. Тэгэл ядаж та нартайгаа ингээд хамт идэж штэ хоолоо. Би бишкэж идмээр хаяа. Яг уу. Пүтэн Монголд бууцсан байлээ шүү дээ. Манай Монгол улс агаарынхаа хөлийг хааж агаад Пүтэнг буулгасан байл шүү дээ. Өнөөдөр цэнгүүний надад хэлээд би цэнгүүнийгээс баг өнөөдөр буусныг мэдтээ. Таны тэртэл дээр юу гэж бодож байна? Тэ хөргийм. Манайх нь Пүтэнг бариад өгчвөл бензингүй тоггүй тэгэл бас хэцүү болно шүү дээ. Тэ хөргий ямар ч юм бэ манай улс амир хэцүү 2 орны гол байдаг болох. Улс төрчид би бүр явж чадлаа. Тэгтээ ингээл цэнгүүнийг хэлсэн үнэн баггүй юм. Манай Монголд хүүхдүүд чинь Оросоос бас аим сэтгэлэг авч Оросод аим сурдаг шүү дээ. Тийм юм болохоор бас Пүтэнд ирсэнд нь баяртай биш гэхдээ өгсөхгүй байх хэрэгтэй байх гэж бодож байна би л. Тэгэд яг та би одоо ингээл өстэй наадахаа барьж өгмө гэл. Тэгэл ямар стрессэнсэн тэр юм өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд бас дээрэс нь Пүтэнг бариад өгчдөг. Тэгээ манайх бензингүү тоггүй болвол тэгэл амар шинэ юм байна шүү дээ. Тэгвэл Украин ардын бичиж явуулсан. Гэхдээ тэрийг нь яасан чинь унсан чинь бас амар хөргөн өрөвдөлтэй санагдсан надаа. Нүуний доорны комментээс авах нөгөө юм хоёр талтай, хоёр биш 20 талтай, 20 биш бүр 200 талтай гэдэг тэр нь үнэн л баг. Оо, юм идсэн бүр Пүтэн ярьсан. Лааж өгч гинэ. За одоо энийгээ идчихээ жоохон байж байгаа сайхан унтъя дөө. Тэгээд ажилтаа явах юм жоохон унтчихагаад
Утасныхаа газар очиж бас нэг цаг 30 минут ажиллачаад тэгээд цаашаа шөнийн ажил руу явна да. Би өчтөр гойм идэхгүйгээд кебаб зайц хийсэн юм гэсэн чинь анх ингээл кебаб бишээ зайц амар гоё хийсэн чинь өчтөр хийсэн чинь л ер нь сүүлийн үед ингээд идээд байсан чинь яагаад байгаа ингээд зайцаараа хэрхрүүлээд байгаа юм уу хаа. Тэр нэрээ ба намайг гоё юм авч идэх мөнгө өгсөн. Би бол тэр мэрээгаа ингээд ханстай хуваалцмаар л даач би бүр ядраад бүр зомби заа. Орой болохоор би бүр ийм болдуулсан юм. Тэгээ ажиллаад харж өрөө ороод хэвтгээр ингээд уцаа үзээд ингээд. Тэзэний баггүй байна. Танартай байж байгаарай. Танартай хайртай шүү. Тэгээд удахгүй гоё влогоор уулзъя. За юу сургууль мургуулаа танилцуулна. За юу. Хүлээж агаарай. За юу. Энэ 7 хоног жоохон завгүй байх юм шиг байна. За юу. Ойлгосноо. Хайртай шүү. Бүгдэнд нь энэ 7 хоногт нь амжилт алаад өгөөрэй. За. Тэ.